Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. 11-р ангийн түүхийн хичээлээр улс төрийн хэлмэгдүүлэл сэдвээр заасан хичээлдээ Грэм Гибсийн эрхцүүллийн загвар туршин явуулсан үр дүнгээ хуваалцаж байна. Профессор Гибс нь 1988 онд Reflective Cycle загвараа боловсруулан "Хийнгээ сурч байна" номондоо анх хэвлүүлснээс хойш өдийг хүртэл хүмүүст ямар ч үед цаг алдалгүй суралцах үйл явцад нь үнэтэй хувь нэмэр оруулж байна. Энэхүү загвар нь нийт 6 үе шаттай бөгөөд өөрийн хичээлийн үе шатуудыг харьцуулан харвал болсон бэ. Гарах болсон шалтгаан. Хичээлийн үе шатууд 1. Бичлэгийг үзээд хичээлийн сэдвээ хамглаарай. Манай улсад бичлэгт гарч буй үйл явдалтай адил үйл явдал хизээ болж байсан бэ? Эцсийн үр дүн юу байсан бэ? Гарах болсон шалтгаан. Бичлэгийг үзээд хэлмэгдүүлэлт гарах болсон шалтгааныг бичээрэй. 2. Өөрийн сэтгэл хөдлөлийн хариу үйлдэлийг анзаарах. Бусад хүмүүсийн оронд өөрийгөө тавьж үзээрэй. Хичээлийн алхам 2. Их сурвалжийг уншиж судлаад дугуй ширээний ярилцлага өрнүүлээрэй. Хэрвээ чи тэдгээр хүмүүсийн оронд байсан бол яах байсан бэ? Юу хийх байсан бэ? Энэ үеийн хүмүүсийн эрхийг хэрхэн хамгаалж болох байсан бэ? Ийм нөхцөл боломж байсан уу? 3. Үнэлгээ. Нөхцөл байдлыг бодитоогоор үнэлэх тухайн үеийн алдаа оноотой зүйл нь юу байсан бэ? Бичлэгийг үзээд 6 малгайны аргаар үнэлээрэй. Хар малгай сөрөг аюул бэрхшээлүүдийг олж харах, улаан малгай сэтгэл хөдлөл, зүүн совин мэдрэмжээ илэрхийлэх, нохой малгай бүтээлч байдал, шин санаа, боломжуудыг эрэлхийлэх. 4. Дүн шинжилгээ. Бүх зүйл яагаад ийм болсон талаар эргцүүлж бодох. Таны хийж болох байсан арга хэмжээнүүд юу вэ? Хичээлийн үе шат 4. Монгол улс төрийн хэлмэгдүүлэлт өрнөхгүй байх боломжтой байсан уу? Хэлмэгдүүлэлтэд хүмүүсийг өртүүлэхгүй байх тал дээр чи ямар арга хэмжээ авах байсан бэ? Ямар хувь нэмэр оруулж чадах байсан бэ? 5. Дүгнэлт. Гол сургамж нь юу байсан бэ? Хэлмэгдүүлэлтийн түүхэн сургамж юу байсан бэ? 6. Үйл ажиллагааны төлөвлөгөө. Ирээдүйд өргөдөл гаргахад бэлтгэх, дараа тохиолдох ижил төстэй нөхцөл байдлын төлөвлөгөөг гаргана. 6. Гэрийн даалгавар. Дэлхийд дахинд орчин үед улс төрийн хэлмэгдүүлэлтэд төстэй түүхэн үйл явдал өрнөж байна уу? ChatGPT хэрэглэн мэдээлэл цуглуулах. Хүмүүсийг яс унdas гарал үүсэл шашин шүтлэг зэргээс нь үл хамааран бөөнөр нь устгах үйл ажиллагаа хүн төрөлхтний түүхэнд олон удаа тохиолдож байсан бөгөөд үүний тод жишээ бол Холокост юм. Тэгвэл өнөөдрийн хичээлээр Монголд дээрхтэй адил үйл явдал хизээ бий болсон түүний шалтгааны талаар судалцгаая. Зөвлөлт холбоот улсаас зоговор буюу хувилдаан гэх 115 хүний нэрийн жагсаалтыг Монголын удирдлагад танилцуулж гартуулснаар яамны сайд дарга эхлээд жирийн ардыг хүртэл олон мянган хүнийг баривчилж тэдэнд Японы тагнуулын байгууллагын даалгавраар бүх найрамдах Монгол ард улсын нутагт тагнуул үлдэх бослого гаргах, орлон сүйтгэх үйл ажиллагаа явуулах гэж хэлсэн хэмээн хил шал тулгаж шийдэгсэн байдаг. Энэ үйл явц 1937-оос 1940 онд оргилдоо хүрснийг их хэлмэгдүүлэлт гэж түүхэнд нэрлэдэг. Тэгвэл их хэлмэгдүүлэлт гарах болсон гадаад дотоод шалтгаан юу байсан талаар эргцүүлэн бодоорой. Зөвлөл холбоот улс Сталины зүгээс лам нарыг шууд устгах зааврыг тулгаснаар лам нарыг Монголын ард түмний дайсан Японы түшиг тулгуур хэмээн олноор нь баривчилж цаазалжээ. Альбан баримтаар 1937-оос 1939 онд нийт 17,000 орчим лам нарыг хороож хорж шийтгэжээ. Монголын соёл шашны голомт болсон 700 гаруй сүм хийдийг устгав. Бүгд найрамдах Монгол ард улсын бага хурлын дарга тогсом, орлогч дарга лосол, ерөнхий сайд амар, гиндэн нарын улс төрийн зөвлөлт холбоот улсын шүүхээр ядлагдан амь насаа алджээ. Засгийн газрын гишүүдийн ихэнх нь Монгол ардын хувьсгалт цэрэг удирдах бие бүрэлдэхүүний 85% нь хэлмэгджээ. Монголын удирдагчдыг зөвлөлтийн хуулиар яллан зөвлөлт холбоот улсын шоронд хорж танлан зовоож хорхоож байв. Бүгд найрамдах Монгол ард улсын 7 дугаар их хурлаас сонгогдсон улсын бага хурлын гишүүдийн тал илүү хувь нь хэлмэгдснээр төрийн эрх барих дээд байгууллага бүрийн эрхээ хэрэгжүүлэх чадамжгүй болжээ.